Энэ нь хөрөнгөтний бүгд наримдах засгийн тухай үзэл санаа дэвшүүлсэн хэрэг байлаа. Мөн зэрэг зэвсэг цуглуулах ажил хийж байлаа. Түүнчлэн Оросын хувьсгалчдтай холбогдсон тэдний тэмцлийн арга барилаас авах гэхэн үднээс суралцахыг хичээж байлаа. Тухайлбал Коминтерний шугамар нийслэл хүрээнд ирсэн Сараковиковтай уулзаж ярилцсан байна. Нуус үлгийнхэн өөрсдийн үйл ажиллагааны бүтэмжтэй эсэх талаар мэрэг төлөв тавиулж, ном уншуулах, сор залуулах зэрэг ажил хийж байсныг судлаачид тогтоожээ. 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр бүлгийн гишүүд хамтран хуралдаж Монгол Ардын намыг байгуулж, намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг хэлэлцэн баталжээ. Мөрийн хөтөлбөр дүрмийн шинж үхий энэ баримтчигт харийн төрөмгийлэгчдийг их орноос хөөн зайлуулж, үндэснийхэн тусгаар тогтнолыг байлдан олж явах зорилт дэвшүүлжээ. Тангаргийн бичгийн нэгдүгээр зүйл. Гадаад Монголын Ардын намын зорилт нь шашин үндэсэнд харшлах харгас дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр баттган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуудууд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өн үрд сахиж даралгадахын зовлонгүй аж төрхийг чухал болгоно гэж тодорхойлжээ. Энэ хурлаараа намын тамгыг үйлдэхэр тогтож, уг хэргийг бодоод даалгах тэрээр ёсоор гүйцэтгэжээ. Монгол Ардын нам улс төр зохион байгуулалтын хувьд өдөр хоног тутам бэхжсээр байлаа. Гол дундаа соён бүбүхий Монгол Ардын нам хэмээх үсэгтэй тамгыг баталж, гишүүдийн өөр хоорондоо харилцах 400 орчим хүүхдэд нууц түлхүүрийг зохиожээ. Зөвлөлт Орос улсаас тусламж өгөх шийдвэр гаргаж, Данзан, Бодоо, Сүхбаатар, Жойвисэн, Лосол, Догсом, Чагдарчив нарыг итгэмжлэн зарахаар болсон байна. Тэд овон цовон хил давсаар 1920 оны 8 дугаар хэд эрхүү хотноо ирж нийлжээ. Хувьсгалын 7 нөхөд зөвлөлт Орос улсын болон Коминтерний удирдах ажилтан Шумяцкий, Гапон зэрэг хүмүүстэй уулзсан байна. Хувьсгалчид хүрээнд үлдсэн Монгол Ардын намыг гишүүдтэйгээ нуус харилцааны түлхүүрийн ашиглан худалдаачны маягаар харилцаж байлаа. Тухайлбал зөвлөлтийн дорн дахинд болж буй иргэний дайнд цагаант нь дийлвэл цагаан гурил үнэтэй байна. Улаанд нь дийлвэл овёос үнэтэй байна. Зорж ирсэн хэрэг бүтсэн тухайд явдал өвтөв 8-аас сайн. Сүүши жаны харгасал ширүүсчвэг хээр мөр эмэлтэй. Хүмүүсийн нууц нэрийг Сүхбаатар, Баатрижин, Лосол, Авлоднов, Чойвисэн, Иван, Шойнбилов, Ленин, Ленинков гэх мэтээр нууцлан бичиж байлаа. Оросын болон Коминтерний удирдах нөхөдтэй улсын дараагаар Монголын төлөөлөгчид хоорондоо зөвлөлдөж, Монгол Ардын намын ойрын болон хэтийн зорилтыг тодорхойлсон баримтчгийг бодоо догсон нараар их гарган хэлцэж батлуулаад Монгол Ардын намын тамга даржээ. Энэ үчигт бидний Ардын намын хүн нар Орос улсын их тусыг Ардын намын нэрээр хүлээн аваад сонгох тушаалтны этгээдлүгэ горимор нөхрөөж тэдний зэрэг хүчийг хэрэглэн автономиг олоод худагтыг хэмжээтэй эрэхтэй эзэн дөрвөж угсаа залгамжлах ноёдын их баргыг эвдүүлэх арга хэрэглэн нэгэнт бусдын гараас гарч өөрийн дотоод эрхийг олохын сацуу гадаадын элдв ёс ба ялангуяа ардын эрхэт ёс сурталыг нийтлэх арга замыг хэрж чадах чинээгээр явуулж баахан засрах төлөвийг олж мэдэл нээгдэх байдлыг үзмэгц 1-2 жилийн дотор дахин хөвсөж цөөн эрхтнийг эвдэн хэмээн заажээ. Энэ санаанд заашаад зөвлөлт Орос улсаас тусламж өгөх бичгийн гол агуулга болсон юм хэмээн. Эрхүүд өтсөн төлөөлөгчид зөвлөгөөн хийж ажиллаан хуваарлаж авчээ. Тухайлбал Данзан, Чагдарчив, Лосол нарыг зөвлөлт Орос улсын удирдах хүмүүстэй уулзуулахаар Москва илгээсэн байна. Лосол биеийн муудаж замаасаа бодсон учраас Данзан, Чагдарчив нар зөвлөлт засгийн удирдах хүмүүс Владимир Ильич Ленинтэй уулзаж зөвлөлт Орос улсаас тусламж авах их хэргийг бүтээжээ. Бодоо догсон нараа нутаг өсөж нийслэл хүрээнд их Монгол Ардын намын ажлыг удирдахаар болсон байна. Тэднийг Монголд босож ирэхэд хятадын цэргийн гаргас дэглэм уламжин гарч Монгол Ардын намын зарим гишүүдийг баривчилсан байлаа. Ийм учраас тэд хүрээнд тогтмол сууж ажил харахгүй болж бодоо цагаантны дотор орж ажиллан догсон хөдөөлж орон нутагт намын ажлыг зохион байгуулсан байна.
Москвад очсон төлөөлөгчид бусаж ирж зөвлөлд Орос улсаас тусламж авах хэрэг үүссэн тул намын эгнийг өргөдөх, зорилго бодлогон олон түмэн сурталчлах, ардын журам тэсрэг илсүүлэх ажилд шуур халим оржээ. Монгол ардын намын төлөөлөгчид Эристен дадсан Саруулгийн этийн хүрээ, Сумьявисын хошуу, Дайчин вангийн хүрээ, Атанбаатар вангийн хошуу, Заян хүрээ зэрэг газруудаар явж намынхан бодлогыг сурталчлан Сумья амар бэлэг сайхан зэрэг нөлөө өгөх хүмүүсийг талдаан татжээ. Улс орны зүүн хязгаараар орж ирсэн баран өнгөрний эсрэг 1921 оны 2 дугаар сарын 3-нд нийслэл хүрээгээ зэлж богд гэгэнтнийг хаан ширээнд дахин залж Монголын автономитыг дахин сэргээлэх хэмээн зарлалаа. Цагаантанд буцагдсан хятад цэргийн ихэнх нь Монгол хягтад зөвхөн ирж оргонжээ. Энэ үйл явдал Монгол дахь цэрэг улс төрийн хүчний харьцааг эрс өөрчиллөө. Ийм нөхцөлд Монгол ардын намынхан цэрэг илсүүлэх ажлыг яарвчлан хийж Сүхбаатарыг бүх цэргийн жанжинаар томилжээ. Хэл орчмын харуул хошууд цэрэг илсүүлэх ажлыг зохион байгуулж, эхний хороог буй болгон дараагаар Пунцэг, цэргийн ламаар цэрэг томиллоо. Цэрэг ардын намын цэрэг хэмээжээ. Монгол ардын намын төлөөлөгчид 1920 оны 11-р сарын 10-нд Эрхүү хотноо Монголын үнэн сүнийг хэвлэн гаргалаа. Энэ сонин тус намын зорилго бодлогыг олон түмэн сурталчлан таниулах салхич шовон болж байлаа. 1921 оны 3 дугаар сарын 1-ээс 3-нд намын нөхөд ардын журамт зэрэг зарим хошууны төлөөлөгчдийн зөвлөгөн болон Монгол ардын намын хурлыг дээд шивээ хотноо хийжээ. Энэ зөвлөгөн зөвлөлд Орос улстай нөхөрлөж Эдүгова эцсийн хэргийг бүтээх, ардын намын цэргийн хэргийг захирах газар байгуулах шийдвэр гаргалаа. 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол ардын намын хурал болж Сүхбаатар даргалан хуралдуулжээ. Тус хурал үндэсний ардчилсан хувьсгалын зорилтыг тодорхойлсон. Монгол ардын намаас гадаад Монголын төмөнд тунхаглан зарлах бичиг буюу намын мөрийн хөтөлбөрийг баталж, Монгол ардын намын төв хороог байгуулан дараагад данцан гişүүдэд дамбад орж лосол нарыг сонголоо. Тус хурлыг хожим Монгол ардын намын 3 дугаарыг хурлаас намын 1-р их хурал гэж нэрлэхээр тогтжээ. Их хурлын баримтчгуудын агуулга цаашдын ажил явуулгаас үзвэл Монгол ардын нам бол үндэсний ардчилсан шинжтэй нам байлаа. Ийхүү Монголын түүхэнд анхудаа нам байгуулагдсан нь улс төрийн харилцааны хөгжлийн цоошин үзэгдэл байлаа. 1921 оны 3 дугаар сарын 6-нд Монгол ардын намын төв хорооны өргөдөөсөн хурлаас хягтыг чөлөөлж үндэсний ардчилсан хувьсгалыг эхлэх шийдвэр гаргажээ. Ардын намын цэргийг ардын журамт цэрэг гэж нэрлэхээр тогтож, тус цэргийн хорооны дараагаар Пунцэг, Хасбаатар, Цэрэндорж, Базарсад нарыг томилжээ. Их хэргийн төлөө хамтран зүтгэгчид 3 дугаар сарын 13-нд ардын хурлаар Монгол ардын засгийн хэргийг бүгд төр ерөнхийлөн захирах газар хэмээх ардын төр засгийн газрыг байгуулжээ. Тэргүүлэгч дараагаар нь Чагдар живийг томилсон байна. Ардын төр засгийн газар 1921 оны 3 дугаар сарын 18-нд хягтыг чөлөөлж үндэсний ардчилсан хувьсгалын анхны явуултыг авчирч, хувьсгалын голомтой газрыг бий болгожээ. Ардын төр засгийн газар 3 дугаар сарын 19-нд хягтад нүүж ирж, 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар ардын төр засгийн газарт дотоод ямыг ерөнхий, шүүн таслах, гадаад хэрэг эрхлэх, харилцан нэвтрүүлэх зэрэг 4 хэлтстэй цэргийн ямыг байлдааны, дайчлах, сангийн ямыг хоол хүнсний худалдааны гэсэн 2 хэлтстэйгээр байгуулан ажиллуулсан байна. Үүнээс хойш удлуугүй бодог ардын төр засгийн газрын дараагаар томилжээ. Хягтыг чөлөөсний дараа Монгол ардын намын төв хороо ардын төр засгийн газраас ард түмэн бодлого зорилгоон тодорхойлсон хэд хэдэн ухуулга бичиг гаргалаа. Эдгээр бичигт баруун өнгөрний ичний бодлогыг ис ухаарсан монголчууд цагаантны хүчээр Монголын төрийг сэргээв хэмээн төөрөлдөж байгааг анхааруулад Монгол атлан Монголын цусыг бүр усгахтун манай журам цэргүүдийг дагахтун хэмээн байлаа. 1921 оны 6 дугаар сарын эхээр ардын төр засгийн газрыг устгаж улмаар зөвлөлт Орос улсад халдахаар баруун өнгөрн Азийн морин дивиз гихчээ захин хөдөлсөн байна. Баруун өнгөрний байлдааны төлөвлөгөө нурмунлаа. 1921 оны 6 дугаар сарын 28-нд Монгол ардын намын төв хороо ардын төр засгийн газрын өргөдөөсөн хурал болж
нийслэл хүрээг чөлөөлөх шийдвэр гаргажээ. 6 дугаар сарын 30-нд Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг Найманы удирдсан Зөвлөлтийн улаан армийн ангууд нийслэл хүрээг хөдөлж замдаа хэд хэдэн газар дайсны хүчийг зөвхөж 7 дугаар сарын 6-нд Түрүүчин ангууд нийслэл хүрээнд орж иржээ. 7 дугаар сарын 8-ны өдөр ардын төр засгийн газрын дарга бодоо Монгол ардын намын төв хорооны дарга Данзан, Жанжин Сүхбаатар нар голын ногоон ордонд богд хаан браалгаж зорьсон хэргийн бүтээснээ айлтгажээ. 1921 оны 7 дугаар сарын 10-нд хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж ардын төр засгийн газрыг өргөдгөн ардын байнгын засгийн газрыг байгууллаа. Ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайдаар бодоо, бүх цэргийн Жанжин бөгөөд цэргийн яамны сайдаар Сүхбаатар, сангийн яамны сайдаар Данзан, шүүх яамны сайдаар Бэс Магсарж Хурц, дотоод яамны сайдаар Даалан Пунцэг дарж нарыг томилжээ. Засгийн дээд ирэх ардын засгийн газар шилжснээр ардчилсан хувьсгалын гол асуудлыг шийдвэрлэжээ. 7 дугаар сарын 11-нд 8 дугаар богдо Жавзан намыг шар орднон залж Монгол улсын хэмжээт ирэхэд хаан дүрмжилж нийслэл хүрээнд ард олны өргөн их баяр ёслол үйлдлээ. 1921 оны хувьсгал бол шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсан бөгөөд 1911 оны үндэсний хувьсгалын тасалдсан үйл явцыг залган сэргээж шинэ байдлаар үргэлжлүүлэн хөгжүүлсэн юм. Энэ хувьсгалын үндэсний шинж нь Монголын ард түмэн улс орноос харийн дүрмгийлэгчдийг үлдэн хөөж үндэсний тус ард түмэн эрхэж чөлөөгөө тэмцсэн улсноор илэрхийлэгдэжээ. Харин ардчилсан шинж нь дунд дэлхийний төгжигдмэл байдалд хэдэн зууны гэлээсэн монголчуудад хүний наад захин эрх чөлөөг амтлан мэдрүүлж улмаар Монголын нийгмийг ардчлах нөхцөлөг алхам малхмаар бүрдүүлж ирсэн доршно. Ингэж өхлийн ирмэг дээр байсан Монгол орн Монгол түмнийг буян зэя тушиж сэрэг мандахын гараага эхэлсэн юм. оны үндэсний ардчилсан хувьсгалын ялалт Монгол түмнийг шинэ юмдар дуриалан дуудаж жирийн эрх чөлөөг чухам юу байдгийг мэдрүүлж эхэллээ. Хэмжээ цаазад хаантөр ардын засгийн газар эрх баригч Монгол ардын нам улс орноо нэлбэн технологи их ажилд шуурхайлан орсон байна. Монгол ардын хувьсгалт нам ардын засгийн газар Монгол оронд бүгсэн цагаантны үлдэгдлээс их орнон чөлөөлөх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Улс орны төв хэсэг бөгж байсан цагаантны хэсэг ус үлдэгдлээс Баатар Живс нарын удирдсан ардын журам цэргийн анги. Улс орны баруун хэсэг ард байсан цагаантны Хатанбаатар Магсар Жив Хасбаатар нарын удирдсан цэрэг. Улс орны зүүн хэсэг ард дүүрэлсэн цагаантныг Дугур Жив Бомцэн нарын удирдсан цэрэг зөвлөлтийн улаан армийн оролцоотойгоор буцагчээ. Эдгээр амжилт нь улс орны дотоодод улс төрийн байдлыг тогтворжуулах аятай нөхцөл бүрдүүлсэн. Ардын засгийн газар 1922 оны 9 дугаар сард Монгол улсыг тусгаар бүхнсэн тухай гадаад олон улсуудад тунхагласан бичиг гаргажээ. Энэ бичигт умар төрш зөвлөлт